Сайн байцгаана уу? Шинэ эртний шинэ хүн подкастын маань шинэхэн дугаар эхлээд бэлэн болж байна. Өмнөх дугаар дээр намжил сайхан багштайгаа мэдрэмжийн талаар ярилцсан. Харин өнөөдөр инх одогчтойгоо тэр мэдрэмжээ задлаад энэ сэтгэлийн шарах гэдэг сэдвээр ярилцъя. За бүгдээрэнд өнөөдрийн мэнд хүргье. За сэтгэлийн шарах гэдээ ярихлаар одоо нэлээд нарийн задаргаа орж ирдэг юм л л дээ. Одоо бидний сэтгэлийн шарах гэдэг байгаа зүйл одоо насан туршдаа харилцаанд болгон дээр гарч ирээд байгаа асуудал болгон тий. Цаагаараа нэг бол айдас өртөө, нэг бол сэтгэлийн шарахны асуудлаас болоод тэр хүн сэтгэлээ дарчихсан, эсвэл сэтгэлээ бусдад цацсан маягаар илэрхийлээд байгаа. Ийм одоо зан төлөв болж ороод байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө шарах гэд ярихаараа тий хүний хүүхэд настай холбогддог юм лээ. Хүний одоо нөгөө биений дадал, зуршил гэдэг зүйл болохоор хүний нөгөө 0-7 нас гэдэг зүйлд сууж байдаг. Хүн одоо тэр үед тий хүүхэд болол алхаж байрж бүх юмыг гараараа мэдэрч үзэж тий тэмтэрч за ингээд явчих юм боломжтой юм байна. Ийм хүүтэй юм төрөхээр ингэж би хайрдаг юм байна ч гэдэм үү тий халуун юм төрөхээр болдгоо юм байна гэд бүх зүйлийг энэ бие махбодныхоо мэдрэмжээр тухайн хүүхдийн дадал зуршил гэдэг зүйл сууж байдаг. За одоо өөрөлдвөл бие махбодны хөгжил сууж байдаг үе байгаа тоххой 0-7 нас гэдэг бол тий. За ингэнгүүт тэр нөгөө 0-7 наснда тухайн хүүхэд маань ямар нэгэн байдлаар бие махбод дээрээ дарамт одоо зовлон зүдгүр болохоор зүйл мэдрээд эхлэх юм бол тэр хүүхэд яг тэр бие махбодн дээр шарахтай хүн болчихж байгаа. Тухайн мэдрэмжийг дахиж амтлахыг хүсэхгүй бол тэр хүн хүүхэд автоматар тэр мэдрэмжээ шууд доош дотгошоо дардаг. Дахиж тийм байдалд орохыг хүсэхгүй, тийм зүйлдээ очихыг хүсэхгүй, тэр мэдрэмж, тэр сэтгэл хөдлөлийг шууд дарчиж байгаа. За эсвэргээрээ нөгөө тэрний төлөө яг тэр зүйлийг дахиж үзэхгүй байхын төлөө нөгөө бүр тэмцдэг төрлийн одоо бүр нөгөө уур бухимдлаар тэрийг гадагшлуулдаг төрлийн хүмүүс бас болж хувирна гэсэн үг байхгүй. За тэгээд явж байтал дараа нь хүүхэд маань 8 нас хүрлээ 8 наснаас хойш 15 нас хүртэл 14 нас хүртэл хүүхдэд нөгөө сэтгэл хөдлөл гэдэг зүйл сууж байгаа. За одоо бид нар ингээд сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүд яг одоо тэр үед хүнд сууж эхлэх нь шүү дээ тий. За би энэ одоо дотор төрж байгаа мэдрэмжээ яаж хүнд илэрхийлэх үү гэх одоо бүх хүний хүнд байдаг сэтгэл хөдлөлүүдийг ингээд өөр өөртөө дадлахжуулж тэр хугацаанд тэр сэтгэл хөдлөл гэдэг зүйл дээр суралцж явж байгаа нас нь байгаа байхгүй. Тэнгүүд тэр үед нь хүүхдэд бас л нөгөө нэг гадны нөлөөллөөс ирж байгаа ямар нэгэн одоо таагүй мэдрэмж тэр хүүхдэд орж ирээд байх юм бол тэр сэтгэл хөдлөл гэдэг зүйл дээр шарахтай болчихж байгаа. Одоо ингээд нэг баярсан гээл тий хөөрсөн мэдрэмжээ гаргах гал ингээд яг гаргаж эхлээд явж идэл тэндээс нөгөө чи ямар ай хөөрөө юм гээл тий нэг одоо эцэг хэн ч юм уу загнаал тухайхтыг ингээд тэр нөгөө ингээд нэг хөөрөө сэтгэлийн дарж гэж оролдох юм бол тэр хүүхэд автоматар энийг би ингэж болдгоо юм байна гэдэг мэдрэмж. Өөрөөр хэлбэл тэр нөгөө хөөрөө байдал гэдэг зүйл дээр шарахтай болчихж байгаа байхгүй. Хүн ингэж болдгоо юм. Нэг бол тэргээ дараа нэг бол яг тийм хөөрөө зүйлхээ уур бухимдлаар цацж гаргадаг төрлийн хүн үүсэж гэсэн үг. За тэгээд цаашаа явж ангууд 15-аас 21 нас гэх 7-7 жилийн мөчлөгтэй байдаг бас тий. За энэ хугацаанд бол хүнд нөгөө үзэл бодол гэдэг зүйл суун. За бид нар өсвөр насны хүүхэд гэж ярьдаг тий. Өсвөр насндаа хүүхдийн яг нэг бие хүн болох гээд байгаа одоо би бусдаас нэг ялгаатай өөр гэсэн үзэл бодолтой өөр гэсэн нэг гаргаж байгаа үнцгтэй гэдэг зүйлүүд тэр хүүхдэд сууж эхэлнэ шүү дээ тий. За энэ хугацаанд болохоор үзэл бодолтын яг өөрөөрөө төлөвшөөд явж байгаа тэр зүйлд нь бас гадны нөлөөлөл нийгмээс эцэг гэхээс ч юм уу багш нараас ч юм уу тий найз нөхдөс ч гэдэм үү өөрөөдөө бусд ингээд гадны ямар нэгэн харилцаанаас бас тэр хүүхдэд үзэл бодол төр нь шарах учруулахаар харилцаа хандлага ороод ирэнгүүт тэр хүүхэд яг тэр насны хооронд тэр зүйлөө сууж байгаа учраас тэрэн дээр автоматар шарахтай болдог. Тэнгүүд энэ нөгөө нэг 7-7 насны мөчлөгтэй юмнууд ч хоорондоо дээрээсээ давхарлагдах маягаар хүний тэр чигтээ амьдралын туршид байдаг мэдрэмж гэдэг зүйлийг үүсгэж байгаа байхгүй. За тэгэнгүүт тэр хүүхэд одоо тэр 21 нас хүртлээр бие хүнийхээ хувьд бүх талаас хөгжсөн байна тий. За энээс хойш хэд хүртэл амьдарч байгаа тэр хүн яг тэр насандаа суусан шарах гэдэг зүйлээрээ амьдарч явдаг. Бүх зүйлд хандлага нь гарч явдаг. Тэгэхээр бид нар одоо яг энэ насандаа л тэр хүүхэдтэй зөв ажиллах бид нар тэр насаа хаашд хэдэн өнгөрчихсөн хүн бол энд одоо авцсан байгаа шарах гэдэг зүйлээ ерөөсөө хүүхэд наснаас хайх болж орж байгаа байхгүй. Бидний одоо тэн дээр
шархлаад байгаа мэдрэмжүүд бидний энэ 21-с доош наснд л байгаа юм байна. Гэдгийг хайж олно гэсэн. Тэгэхээр одоо хүмүүс энэ зөвхөн хүүхдэд хамаатай биш те. Хижээл насны хүн бай те. Тийм, бүх Өндөр настай хүн бай. Бүх хүнээд ингээд дотор байдаг тэр сэтгэлийн шархан тэр ингээд бага наснд нь ингээд үүсцэн. Тий. Яадаг байна шүү дээ те. Яг л тэр нөгөө хооронд тэр хүмүүд одоо сууж байгаа нэг гэсэн програм байгаа байхгүй тий. Яг тэр насанд л тийм зүйлүүд илүү сууж явах үед нь тэрэн дээр нь л нэг ёсондоо гэмтэл учруулсан байна шүү дээ тий. Тэгэхээр тэр зүйл яг тэр дараа амьдралд нь тэр хүн хитэн настай ч бай, 50 настай ч бай, 60 настай ч бай, яг тэр гэмтэл дээр нь очиод өдөөгдөд байхаар тэр хүн тэн дээр шархлаа л байнгын сэтгэл дотор нөгөө шархан өдөөгдөд байдаг гэсэн үг. Тэгэхээр бидний ерөөсөө зам байдал гэдэг зүйлүүд бүр тэр чигээрээ тий харилцаа, хандлага, мэдрэмжээр гарч байгаа үзэл бодлоор илэрхийлэгдэж байгаа бүх зүйлсүүдийн шархууд ерөөсөө бидний хүүхэд настай холбогдоод байна л гэсэн үг. Одоо хүмүүс чинь одоо том болоод ингээд ажил хөдөлмөр хийгээд ч юм уу ингээд нийгмийн харилцаанд ороо явж хагаад тэг өөр хүнээс ирж байгаа үг үйлдэлүүд ч юм уу те доторхыг ингээд хөндүүлээд тэр шархыг нь бас яагаад нь шүү дээ те имзэглүүлээд улам дараад тэгэхээр л нөгөө хүн чинь өөрөө мэдлэхүү хариу үйлдэл гаргаад байна те. Тий. Одоо ингээл нэг хүнтэй харилцаа байжсэн чинь ингээд өөр ирэхгүй нэг амар уур хүртэх ч юм уу те. За эсвэл ингээд нэг ямар нэг юмны сэдвийн тухай ингээд нэг бөөнөр ярилцаа сууж байсан чинь яг тэр сэдвийн тухай оронд өөр ирэхгүй хоолоо зангараал те. Нулимс цэлэг нэл хэллээ. Тэр сэдвээр тэр хүн шарахтаа байгаад байгаа байхгүй. Гэтэ нөгөө нэг дарцсан хүүхэд насаа бид тэр болгон бас санахгүй те. Бүр 7-оос доош насаа бол бас санахтай санахгүйтай. Яг өсвөр насаа бол санана тий. Тэгтэл тэр болгоны нөгөө нэг би яг юун дээр шархалж байгаа гэдэг мэдрэмжээ нөгөө дарцсан хүмүүс ялангуяа тэр мэдрэмжийн дурсамжийг эргэн санахыг хүсэхгүй байгаа. Дахиж тэр мэдрэмжийг авахыг хүсэхгүй учраас бүр дотроо далтын далд ингээд өөрийнхөө мэдрэмжээ тэргээ дарцсан байхгүй. Яг тэр зүйл дээр ингээд нөгөө сэтгэл хөдлөл ингээд хөндөөрөлж орж ирдэг зүйлээ бүр дарцсан байна шүү дээ. Тэгэхээр бид нар энэ зүйлдээ би юм шарахтай байна гэдгийг хүн бүр ерөөсөө мэдэхгүй ч байх боломжтой байгаа байхгүй. Зүгээр л та нэг сэдв дээр гинт яагаад уурлаад байна. Гинт яагаад ингээд уйлмар санагдаад байна, хашгирмаар санагдаад байна тий. Энэ зүйл чинь таны дотор нөгөө дарчсан байгаа, далтын дал дарцсан байгаадгаа таны мэдэхгүй байгаадгаа л тэр шарахнууд яваад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө наанаас нь тэрийг 1000 дараад нэмэргүй байгаадаас тий цаана яг тэр зүйл тохиолдохоор дахиад нөгөө мэдрэмжний дотор сэтгэл хөдлөлүүд нь дахиад гарч эхэлж идэг. Тэгэхээр сэтгэлийн шархаа ангаалчихсан хүн гэхээр ямар хүнийг хэлэх вэ гэхээр тэр зүйлээ тухайн цаг үе дээрээ одоо төвлөрч байгаа тий тэр цаг үеэ юм шигээр ингээд төсөөлж агаад тэр сэтгэлийн шархныхаа нөгөө илүү ангаагдаж болох талын үнцгийг олж хараад ингээд одоо нөгөө энэ шарах гэдэг чинь ер нь л бол яг шарах штэ тий хүний одоо арьсан дээр ч юм ингээд яг бие махбодон дээр ингээд шарах үүссэн байлаа гэхэд тэр ингээд хүнд аягүй өвтгөөд хэцүү байдаг үстэй тий тэрэн шиг сэтгэл дотор л тийм өвтгсөн мэдрэмж байгаад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрийг яг л зөв ангаахгүй бол та тэрийг дараа тэрийгтэй учир тийм юмтай тохиолдохыг хүсэхгүйгээр ингээд тэр зүйлээс ингээд цухтаад амьдраад байсан ч гэсэндээ таны дотор нэг хар толгоп нэг шарах чигээрээ л байгаад байна гэсэн. Тэрийг ангаахгүй л байгаа. Цухтаж явж байгаа. Нэг амигдала гэдэг тийм нэг тархин дотор нэг тийм юу байгаа шүү дээ. Мэдээлэл дамжуулдаг хүний нөгөө айхт нь одоо гинт нөгөө амар том амтан гарч ирээд ч юм уу те айх үед гинт нөгөө цух эсвэл тэмцгээд тэг хүн сануулдаг. Эсвэл өөр нэг хүнтэй контакт үүсгэхэд сэтгэл зүрхээс нэг гарч ирээд байгаа. Тэр бүх юм чинь дотор нөгөө тэр сүүдрүүд байна те тэр шархууд байна. Тэр бүхтээс ингээд гарч ирээд өдөөгдөд байна шүү дээ те. Өөрийн мэдлэхүүл тэр хүн шууд ингээд гараад ирж байгаа. Ерөөсөө хэдхэн секундын дотор л гарч ирж байна л да. Тэгэхээр одоо нэг сүүдэр гэж яриад байгаа, шарах гэж яриад байгаа. Тэгээ одоо эдрийн ялгаа зааг нь яриа гэвэл ямар ялгаа заагтай байгаа вэ? Яг сүүдэр гэхээр бидний нөгөө яг доод давтамж гэж нэрлэдэг байгаа тийм. Доод давтамжийн л бидний гаргадаг зам байдал, гаргадаг сэтгэл хөдлөлийн үйлдэлүүд тийм. Хүн гээд нэг амар нөгөө уртагаар ч юм уу нэг юм буруу харилцаар гаргаж байгаа сэтгэл хөдлөлт харилцаанууд байдаг шүү дээ тийм. Тэр буруу зам байдал болгон ч л сүүдэртэй байгаа. Бидний зам байдал байхгүй. Тэнгүүд айдас гэд ирэхлээр юу болох вэ гэхээр бидний нөгөө ухамсар бодол бүх одоо нөгөө үзэл бодол гэдэг зүйлд нөлөөлж идэг. Тэрнээс одоо бүрэн хамааралтай байлгаж байгаа зүйлүүд чинь айдас болоод.
Гэтэл нөгөө мэдрэмжээр ярих юм бол тий хүний сэтгэл хөдлөл гэдэг зүйлээр ярих юм бол эн чинь шарах болчиход байгаа байхгүй. Ерөнхийдөө бол айдас шарах хоёр агуулга хувьд нэг. Гэхдээ тэр нь зөвхөн хүний ухамсараар нөлөөлж байгааг нь айц гэчээд хүний сэтгэлээр нөлөөлж байгааг нь шарах гэчээд. Гэтэл энэ шарахтай байгаа айцтай үедээ хүн байнгын сүудэр дотор байж байгаа. Сүудрийн тавтамжтай. Тэгэхээр бид нар амьдралаа нөгөө зовлон гэдэг зүйлийнхаа тойргоос гараа тий амьдралаа айцгүйгээр мэдэрч амьдрья гэх юм бол өөрийнхөө дотор байгаа сэтгэлийн шарах болоод ямар нэгэн зүйлд удирдахж байгаа айцын тэр зам байдлаас л гарах болж байгаа байхгүй. Тэр чинь түрүү ярьдаг нөгөө дарамт сөрөгдмөлгээд байдаг чи одоо интроверт, экстроверт гэдэг ингээ яриад байгаа ш тий. Гадагшаа чиглэсэн, дотгошоо чиглэсэн гэдэг энэ болгон чинь цаана гэдэг шархуу тий нуугдсан байгаа. Эсвэл тэрийг гадагшаа чиглэж ингээ хүмүүст гаргаж ирж бүр ингэж өдөөж гаргаж ирж байгаа тий. Тэрийн экстроверт ч гэдэг юм ингээд яриад яваад байна л да тий. Тий. Одоо нөгөө нэг эвгүй мэдрэмж авчлаа гэдэг чинь тий. Тэнгүүд яг тэр зүйл нь дахиад тохиолдлоо штэ. Тэнгүүд тэрийг дахиж мэдрэхийг хүсэхгүй дарцсан байгаад байгаа хүн бол тэрнээс дийлэнхтэй цухтах хандлага гэдэг байхгүй. Гэтэл нөгөө сөрүүлцээд байгаа гэд ба бүгдийг нийлж цацаж гаргадаг хүмүүс нь болохоор тэр хүмүүсийг яг тэр нөгөө үйлдэл гарахаас өмнө зөрүүлээд хариу сөрөг үйлдэл одоо илүү уур бухимдлаар тухайн хүнд илүү нөгөө өөртөө мэдрэгдэж байгаа өвдөлтийг нөгөө хүндээ төрүүлж өгөхийн төлөө ингэж ажилладаг байхгүй. За тэгэхээр хоёул одоо энэ шархаа яаж идэх талаар одоо ярилцъя те. Хүмүүс одоо ингэ шархтаа гэдэг ихлэд таньж мэдэх хэрэгтэй байна те. Мэдхийн тулд ихлэд нэг жоохон нэг цавсарлага аваад нэг жоохон нэг анзаараад те. Надад ийм мэдрэмж төрөөд байгаа юм байна шүү дээ. Тэр мэдрэмж рүүгээ бас нэг хүн ороод ямар мэдрэмж төрөөд байна. Энэ хүнийг ийм цан гаргахад би яагаад ингэж байна гэд ухах хэрэгтэй болоод шүү дээ те. Тэгэхээр шархаа олох. Одоо энийг нөгөө яг нөгөө сэтгэл зүйч ч юм уу те ингээд нөгөө хүнтэй ярилцах байдлаар хүнтэй харилцаад байж захта хүний гаргаж байгаа үйлдэл одоо хэрглэж байгаа үг ч гэдэг юм уу те за нүүрний хувирлж гэдэг юм уу энэ зүйлүүдээс нь анзаараад за энэ хүн ийм зүйл дээр ийм хандлага гаргаж ийн гэд тэндээс нас ингээд илрүүлж өгдөг хүмүүс байна те тэр бол маш нарийн мэдрэмж харж байна. Гэтэл бид нар бол хамгийн гол нь өөрийнхөө энэ бие махбодын эзэн нь учраас таны дотор нуугдсан байгаа шарах таны дотор айдаг айцын мэдрэмжүүд юу вэ гэдгийг хамгийн сайн мэдэх хүн та өөрөө байхгүй. Гэтэ энийг бид нар дарцсан байгаа үедээ тэрийг зөвхөн цоочилсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ цоочныхаа түлхүүрийг бид нар өөрсдөө олж чадах хүн бид нар өөрсдөө. Тэгэхээр бид нөгөө айцсан байгаа мэдрэмж рүү ч юм уу шархалсан байгаа зүйл рүү хүн өнгийгөд ороод яг тэр зүйлтэйгээ нүүр тулна гэдэг бол хүнээс бас маш хэр зарг тий. Дээрс нь голцоо нөгөө хүлэн зөвшөөрөл гэдэг зүйлээр л тэр зүйлээс гараад байгаа юм л та. Тэгэхээр яг тэр нөгөө нэг хэцүү зүйлүүдээ хүлэн зөвшөөрнө гэдэг чинь бас хүнээс ир зарг шаардна тий. Тэгэхээр одоо тэрнтэйг л бид нар ажиллана гэсэн үг байхгүй. Яг одоо ингээл өөр дээр хамгийн их анзаарахтай нөгөө санамсартай, синэмсэртэй гэж яриад байгаа шүү тий. Байгаад би яг ямар үйлдэл дээр хүнтэй хэрэлдэж гээд байна, муудалцаж гээд байна. Эсвэл би ямар үйлдэл дээр нэг ингээд уйлж гээд байна тий. Ямар зүйл дээр ингээд надаас нэг тийм айгүйх тийм ингээд сэтгэл хөдлөл гараад байна. Тэр зүйлийг хүн ингээд анзаараад ах юм бол тэр болгон ч нөгөө нэг цаана нэг агуулга явж байгаа шүү дээ. За би нэг ийм агуулгатай зүйл дээр ингээд айгүйх бухимдаад байна гэдэг зүйлийг хүн анзаарч чадах юм бол за тэр зүйл маань миний одоо 21-с доош насны шархан дээр л байж байгаа юм байна. За тэгээ тэр зүйл нь юу гэж болох вэ гэдэг хүн дотгошоогоо илүү их ингээд нөгөө өөрөө бяцлаглын аргаар ч юм уу те ингээд төвлөрөх аргаар ч юм уу ингээд өөрийгөө ингээд сонсонгууд тэндээс хариулт нь олддог. За тэгэнгүүт та тэрийг хүлээн зөвшөөрөөд аскол нөгөө альва юмд хар цагаан хоёр тал гэж бий те. Бид нар болохоор ингээд яг тэр зүйлийг аимшигтэй мэдрэмжээр хүлээж авах үед хар дээрээ төвлөрсөн байдаг. Гэтэл тэрний цаана энэ тэнцүү цагааны хүч байж байгаа гэдгийг хүн анзаардаггүй хар дээрээ байж байгаа те. Тэгээ жоохон ухамсарынхаа өндөр ухамсар дээрээсээ нөгөө нэг хаарцан хоёрлогоо төвлөрөөд харах юм бол уг нь бол эн чинь ийм л цагаахан зүйл байсан. Энэ нэг хийсэн юмны ард ингэсэн болохоор аргагүй юм штэ гэдэг зүйлийг олж харж чадах юм бол за энэ юм чи угаасаа л болох хэрэгтэй юм байжээ. Гэхдээ би нэг зүгээр энэ талаас нь бодоод өөрөө дотроо маш эмзэглчихсэн юм байна гэдгийг эрэг талаас нь харчих юм бол тухайн одоо яг болж исэн процессыг илүү сайн тал дээр нь төвлөрөөд ингээл тухайн зүйл нь гэдэг хүн ангагдчих байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг нөгөө өөртөө ажиллахад угаасаа мэдээж тэр хэцүү мэдрэмж болохоор ямар ч хүнд хэцүү санагдана те. Хэцүү санагдсан ч гэсэн зориг гаргаад
тэр мэдрэмжтэйгээ дахиж тулаад яг нөгөө хүнийг олохын тулд дахиж сайн ухаад завсрал аваад сэтгэлээс тогтун байлгаж жагаад тэгээ тэрнийхээ яг хүн рүүгээ бас сайн ухаж олох хэрэгтэй байна шүү дээ. Тэгээд хүүхэд наснаа яг ийм шарх авсан юм байна гэд яг хүүхэд наснд очиж тэрийг мэдэхгүй ч гэсэн ер нь надад нэг ийм шарх байгаа юм биш үү гэд тэ сөрөлцөөд ивэл ийм шарх байгаа юм биш үү гэдгийг бас ойлгоод авах нь. Тийм тухайн юм дээр гүн гүнзгий ухаарал аваа тий. За би ийм юм дээр тэнцвэргүй болоод байна шүү гэдгийг хүн ойлгож байгаа юм бол бас тэрийг илүү тэнцвэржүүлэх тал дээр ажиллаад явах юм бол бас тэрнээсээ гарч болно тий. Тэрийг ойлгох нь вэ? Тэрийг оюун ухаанаар тэрэн дээрээ фокуслаж тэрийг илүү ингээд ухаж бодох хэрэгтэй юм байна тий. Тэгчээ тэр нь ухаал нь ороод ирвэл харин дараа нь яг тиймэрхүү одоо яг тийм шарх авахаар эмзэг зүйл тохиолдвол тэрэн дээр нэг эмзэглэхгүй байна шүү дээ тий. За тэгэхээр тулд хүмүүс маань өдөр тутмынхаа амьдралдаа анзаарахтай байх юм байна. Нөгөө энэ чинь одоо дадал зуршил гэдээ бас ороод ирэх нь шүү дээ тий. Дадал зуршилны чинь болгож иж хүн нөгөөдгөө байн барьж авдаг болох нь шүү дээ. Тий. Одоо яг нэг мэдрэмж тэг хүний сэтгэл хөдлөл гэдэг зүйл дээр нь дадал зуршил гэдэг зүйл хамгийн тавирахтай муу зүйл гэдэг. Одоо түрүү ярьлаа шүү дээ нөгөө нэг хүний хүүхэд насн дээр бие махбодны дадал суугаад ирэнгүүт араас нь сэтгэл хөдлөлийн дадал суудаг тий. Араас нь үзэл бодлын дадал гэдэг зүйл суудаг. Тэнгүүт буцаагаад нөгөө зүйлүүд нь ингээд өөрчлөгдөхдөө хүний эхлээд үзэл бодлоос эхэлж тавирдаг. Одоо бид нар нөгөө бүр 3 хүн гээд 3 хэмжээст те давхарлагдсан байгаа бидний зам байдлыг үүсгэсэн байгаа. Өөрөөр хэлбэл бидний шарахтай мэдрэмжүүд, бидний шарахтай үзэл бодлуудыг хөглж байгаа тэр нөгөө 3 давхарлагдсан төвшингүүд шүү дээ. Тэрнийг бид нар эргүүлээд бүр нөгөө хүүхэд наснаас нь ахгуулад ингээд дадлаа өөрчлөх гэхээр заавал нөгөө байцааны аль шиг давхаргаараа хуулардаг. Эхлээд хүн өөрийнхөө үзэл бодол гэдэг зүйлд хүлээн зөвшөөрлүүд нь орж ирдэг. Тэрийг нөгөө ухаарлууд нь орж ирдэг. Араас нь тэр нь мэдрэмжээр хүний сэтгэл хөдлөлүүд тэр нь илүү тэр нь ингээд яг үлдчихдэг. Хүн ингээд одоо үзэл бодлороо болвол заастаа ийм юм байна. Би яг ингэдэм биш үү гэдгийг одоо нэг өсөндөө хүлээн зөвшөөрчгöd арай их халбар тий. Тэнгүүт яг мэдрэмжээ дуудирдна гэдэгт чинь болохоор дараагийн түвшний юм болчихдог байгаа байхгүй. Бидний гараад байгаа тэр сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг яг нөгөө үзэл бодол дээр бариад тавцсан байгаа хяналт те өөр өөрийгөө удирдах гэдэг штэ зөв тийш нөгөө тэнцвэрээ олох гээд удирдах гэдэг байгаа тэр зүйлээ нөгөө нэг сэтгэл хөдлөл рүүгээ тэнцвэржүүлж оруулж ирэх гэхээр сэтгэл хөдлөл гэдэг зүйл чинь нөгөө айгу барьцгүй зүйл те нөгөө маш юм өндөр юм савлгаатай явдаг учраас яг хүн тэрийг ямар нэг юм тохиолдонгууд шууд ингээд нэг бол ингээд дуугаа ураагаад байхгүй болчдаг. Нэг бол шууд уур бухимдлаа гаргаад ингээд сэтгэл хөдлөлч юм докторгүй байгаад хүний нөгөө нэг тархинд өдөртөгдөхгүй тий. Зүрх тархи хоёр ч нь өөр гэд ярьдаг ш тас тий. Хүн тархиараа нэг юм бодсон ч гэсэн яг зүрх дээр очиод ирэнгүү тэрийг тархины хяналтгүйгээр хийчих гээд байдаг штэ. Тэнгүүд бидний нөгөө нэг юм 3 давхарсан зүйл чинь эхлээд үзэл бодол нь тавирчаад араас нь тэр сэтгэл хөдлөлийн тэр мэдрэмжүүдэд тавиулах гэдэг чинь бас нэлээд ажил болдог. За араас нь нөгөө бие махбодны дадал гэдэг чинь бүр тавихгүй. Яг гэвэл энэ таныг те бүр 7 настаас хойш одоо та хэдэн нас хүртлээ яг энэ таны баримтлаад явчихсан бие махбодны чинь бүх үйл хөдлөлүүд чинь дадлаагаад байгаа. Дандаа айцаар удирдуулж байгаа. Дандаа сэтгэлийн шарахаараа удирдуулж байгаа бие махбод. Ямар нэгэн шарахтай чинь хүндхөр зүйл харилцаан дээр тохиолдлоо таны бие өөрийн мэдлгүй тэр харилцаанаас цогтох үйлдэл хийж идэг. Таны бие махбод тэр чинь те. Тэгэхээр энэ чинь нөгөө нэг бид нар ингээд одоо ийм сүнслэг замнал дээр хүртэл яг энийг туулдаг штэ тий. Хүн эхлээд өөрийнхөө ухамсарыг тэлнэ, араас нь мэдрэмж гэдэг зүйлээ татна. Гэтэл мэдрэмж ухамсар хоёр нь эн тэнцүү болоод ингээд хайтаа хахаа явж идэл хүн өөрийнх нь бие махбодын дадал тавигдахгүй л яваад байгаа. Тэгэхээр эн чинь бүтэн зүг болохгүй байгаа байхгүй. Тухайн ямар нэгэн үйл, ямар нэгэн сүнслэг замналын үйл хэрэг хүртэл бидний дадал дээр хүлэгдээд байгаа гэсэн хүлээсэн. Гэхдээ энэ одоо нөгөө мэдрэмжэндээ автна гэдээ ярьж штэ. Тэр мэдрэмжэндээ автахгүй тулд хүн эхлээд тэр одоо нөгөө ухамсараа хөгжүүлэх хэрэгтэй байна шүү дээ. Ухамсараа хөгжүүлэхэд тулд тэр мэдрэмж дээр ухаарлаа авч иж тэр чинь хөгжөөд шүү дээ. Тэгэхээр анхдагч нь мэдрэмж болж байгаа. Ингээд бодоод үзээр. Яг одоо яг ухамсар те одоо үзэл бодол гэдэг зүйлээр мэдрэмжийг зөв чиглүүлэхгүй бол мэдрэмж шууд нөгөө нэг хяналтгүйгээр гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр заавал энэ үзэл бодол ухамсар гэдэг зүйл чинь дээрээ байдаг. Тэгжээч мэдрэмжээ дээш нь татдаг. Ингээд тэнцүү олж орж ирдэг байхгүй.
Гэхдээ энэ бас хоёр талтай тий. Хүн ухамсараар буюу үзэл бодлоор өөрөө тэлэлт, сэрэлт бүх зүйл нь явдаг. Араасаа нөгөө дарцсан байгаа бүх мэдрэмжээ дотроосоо өөрийнхөө дарагдсан зүйлүүдэд илрүүлж гаргаж ирж мэдрэмжээ татдаг төрлийн хүн байхад мэдрэмж бүх зүйлийг мэдрэмжээр мэдэрчээж мэдэрсэн мэдрэмж болгоноо ухамсар болгох хувиргах замаар ухамсар нь тэлж идэг хүмүүс бас байдаг. Яг нөгөө мэдрэмжээр сэрэлтгийг ухамсараар сэрэлт хийх гээд хоёр төрөл байгаа юм л та. Тийм тэгэхээр тэгж бас болно. Аль нь л одоо явж идэг гэсэн үг. Гэхдээ одоо эн чинь нөгөө нэг яалч хөрхлээд нөгөө дадал те сэтгэл хөдлөл үзэл бодол гэдэг давхаргаараа бодох юм бол ингээд ингэж үзэл бодол мэдрэмж бүнэ чинь эсвэл энэ мэдрэмжийн төрүүлж авчаад ухамсар нь дараа нь яваад байна уу энэ хоёрын хооронд л нэг юм хоёулаа нэг төвшний энэ тэнцүү байх л нэг тийм аль нь илүү тэр хүнд те илүү тэр хүний ухаарлах өгөх зам нь байна тэр хүний өгөгдөл байна гэдгээс хамаарат ах шиг юм л та. За тэгээ аль нь ч байсан тэгээ явандаа хэв дадлаа бас өөрчлөхгүй бол нөгөө нь яг өмнөх хэв дадлаараа яваад их нь шүү дээ. Хэв дадалтаа баригдчихад. Яг нөгөө амьдралд те яг бодит зүйл үр дүн болж буухын тулд хүн энэ бие махбодны дадал гэдгээ яг энтэйгээ зөв хоршуулахгүй болохоор бид ерөөдөө нөгөө илүү тэр нөгөө нэг сүнслэг талынхаа ертөнцид далд ертөнц гэж яриад те тэр ертөнцид л илүү байгаад байгаа юм байна. Бид нар аргын амьдрал буюу одоо яг энэ махан бие дээр чинь өөрийнхөө дадлыг зөв нөгөө нэг зүйлүүдтэй зөв хослуулж оруулж ирж давхар бүрийнхээ хальс дээр зөв нэвчүүлж иж те тэр чинь яг бодит үр дүн аргын амьдрал дээр бууж ирэх гэдэг шүү дээ. Тэгснэр хүн чи илүү нөгөө сэтгэл хангалуун болж эхэлнэ те. Бэлэг хоёр ингээд тэнцээд ирэхээр. За хоёлаа сэтгэлийн шархын талаар нэлээд ярьлаа. Одоо тэгэд сэтгэлийнхаа энэ тэнцвэрийг яаж олох вэ те амьдралдаа тэнцвэр яаж олох вэ? Тэгээд сэтгэл хөдлөлөө яаж зөв өдөртөх вэ талаар хоёлаа яриад энэ яриагаа дуусгах өндөрлөг өнөдрөө. Тэгэхээр нөгөө нэг одоо сэтгэл хөдлөлийн нөгөө дотоод өөрийнхөө дотоод ертөнцтэй өөрийнхөө дотор зүйлийн нэг тийм тампрын өрөө гэдэг зүйлийг өөртөө үүсгэх гэдэг юм л та тий. Одоо та нэг хүнтэй харилцаа үүсгээд байж итэл тухайн хүнээс таны одоо уурлах, бухимдуулах, сэтгэл хөдлөлийг чинь хөндөх ямар нэг юм гараад ирэнгүүт та тэрийг шууд яг тухайн үеийнхаа мэдрэмжээр шууд цацаж юм уу эсвэл тэр мэдрэмжэндээ автаад тэр зүйлээс цогтхын оронд тий яг тухайн үеийнхаа мэдрэмжийг түр нөгөө тампрын хоорон цат руу хийдэг гэж байна. Тэгээ тэнд нэг одоо нэг 2 минут ч юм уу байлгаад эргүүлээд нөгөөтгөндөө тэр хооронд хүнд аюух анализ хийгддэг юм л та. Мэдрэмжинд орж ирж байгаа мэдрэмжэн дээр нь сэтгэл хөдлөл дээр нь тэгээ тэргээ буцаагаад гарахтаа хүн хумсартаар гаргадаг. Тэгэхгүйгээр шууд нөгөөдгөө яг тухайн орон зайд нь шууд гаргачаар нөгөө бидний хумсаргүй сэтгэл хөдлөлөөр нэг бол уур бухимдлаар нэг бол ингээд тий тэрийг шууд яг тухайхаа ойлгож байгаа мэдрэмжээр шууд хаях тийм буруу сэтгэл хөдлөл бид нар хавтаад байгаа гэсэн үг. Тэр хүнд нөгөө нэг оюун бодол үзэл бодол те иймэрхүү зүйл байгаа юм чинь тухайн яг гаргаж байгаа хоёр хүний хоорондын харилцаан дээр асуудал юундаа байв гэдгийг хүн яг энэ орон зайдаа нэг төр дотор шин бүр дарахгүй нь штэ даран гэдэг чинь бүр сэтгэлийнхаа гүнд аваад хийчихэж байгаа хэлбэр штэ те яг тэгж оруулахгүйгээр тухайн мэдрэмжээ нэг хэсэг хүн хугацаанд төр нөгөө нэг юм орон зайд оруулаад тэгээд яг тэр өөр дээр гарах гээд байгаа би дуурлах гээд байна уу уйлах гээд байна уу те тэр мэдрэмжээ төр нэг ингээд өөрийгөө сонсгоно нь штэ тэгээд ингээд хувцартаар гаргахаар тэр зүйлээ илүү үр дүнтэйгээр гаргадаг гэдэг байхгүй нөгөө хүндээ ч гэсэн хүлээж авах илүү үр дүнтэйгээр гаргана. Тиймэрхүү байдлаар хүн тэнцвэр олно. Тэгэхгүй болохоор нөгөө нэг шууд л нөгөө харилцаа хаяал цухтаад байдаг ч юм уу тий дахин нөгөөдг нь өстө хүн өвлөр гэдэг шиг дахин нөгөөнд нөгөө харилцаанд тавтагдтал нэг юм ойлгуулах гал ухааруулах гал яваад байгаа шүү дээ тий тэр нь тавтагдаад байдаг. Эсвэл нөгөөдгөө шууд нөгөө хүмүүс рүү цацаад байдаг нөгөө хүнийх нь яг дотор нь ямар мэдрэмж байгаа гэдгийг нөгөө хүмүүс нь ч ойлгохгүй. Ингээд ямар ч үр дүнгүй харилцаа болоод байгаа юм. Жохон пауз аваа тий зүрхнийхэн цогцолтыг жохон удаашруулж хагаад жохон бодож байгаад тий тэр бүхэнд одоо хариу үйл үзүүлэх нь шүү дээ. Ер нь далд ертөнцөөр яваад одоо энэ далд ертөнцийг судлаад ирэхээр хүмүүсийн ингээд хайрлаад ирэхээр бас тийм мэдрэмжүүд ер нь нэлээд багасаа явчихдаг юм лээ. Хүмүүсийг нэг ойлгоод ирэхээр тий тухайн хүнийхээ өмнөөс өөрийгөө тавьж үзээд тий. Тэгэхээр тэр ер нь аль бидний нөгөө нэг
анхаар шахаар тий харилцаан дундаас гарч ирж байгаа нөгөө айц шарахаар удирдуулсан. Тэгээд тэр чинь үр дүн юу гэхээр хүн дандаа зовлон болж хөрөмтлөгдөж штэ. Хүн хин нэгэнтэй маргалтлаа эсвэл хин нэгэнтэй зөв учраа олохгүй болонгууд дараа нь хэдэн өдрөөр тэр асуудалтаар шаналж явдаг тий. Хүнд өөрөөр хэлбэл бүх амьдралын хиймэл зовлон гэдэг зүйлийг үүсгэж байгаа байхгүй. Тэгтэл яг үндэ тэр зовх асуудал мөн үү гэд нөгөө нэг дээд ухамсараас харахаар тэр жижиг асуудал гэдэг. Тухайн үедээ хэвтийхэн шийдчих юм байдаг. Тэгтэл хүн яг тэр нөгөө зовлонгийн тойрог дотор орцсон байгаа үед яг тэр мэдрэмжэндээ хавтсан байгаа үед тэрийг дээд ухамсараас харж чадаагүй байгаа үедээ яг тэрийг нөгөө нэг хавталтай мэдрэмжээр гаргаад өөрөлдвөл тэр мэдрэмжэндээ гүн гүнзгий хавтчихаар бас яг гэхээр хүн зовлонгийн мэдрэмжийг гүн гүнзгий авч байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ өдөр тутмын завгүй амьдралын хэмнэлтэд түр нэг пауз авч байгаа тий. Өөрийнх нь дөр бүх зүйлээс гарч жагаад тэг өөрийн нэг дотогшоо нэг анзаараад өдөрт нэг хэдхэн минутыг өөртөө зарцуулаад ажиглаад явж хахад хүн чинь өөрийгөө таниад ирнэ шүү дээ тий. Эсвэл тэр шархаа үнэхээр одоо ингээд олж чадахгүй яаж эдгэж чадахгүй хүмүүсийн бас манай сургалтыг сонирхоод үзвэл тий өөрөө ганцаараа нэлээд урт хугацааг туулах байсан тэр туулыг нь бид нар одоо маш богино хугацаанд тэрийг сайхан ангааж өгөх арга аргачлалуудыг бас зааж өгдөг тийм ээ. Тий. Одоо ер нь бол ингээд бид нар ингээд за одоо би өөрийнхөө зүгээр өөр дээрээ жишээ аваад ярих тий. Хүнд тэр нөгөө нэг амьдралынхаа зовлон гэж мэдрээд байгаа түрүүний ярьсан юмнууд шүү дээ. Тэрийг шийдэх гэхээр ямар шийдэх гаргалгаа хүнд олддоггүй. Тэгсэрнээсээ тэрэндээ байнгын зовсоор амьдардаг тий. Хүн хин зовхыг хүсэх юм бэ ер нь бодоход тий. Тэгтэл бид нар уг нь бол жоохон өөрийнхөө харах өнцгийг өөрчлөх юм бол тухайн асуудал зовоод тахгүйгээр тэр зовлонгийн мэдрэмжийг хідэн сар жилжингээ аваад явахгүйгээр зөвхөн хүн өөртөө ажилласнараа өөрийнхөө амьдралыг өөрчлөх маш том боломж байгаа байхгүй. Одоо би сургалтаа нэг талаасаа жоохон ингээд хүмүүст нэг талынх нь өнцгийг харуулхад манай сургалт бол хүний цэвэр сэтгэл зүйн сургалт байдаг бас. Сүнслэг талыг сэтгэл зүй гэдэг зүйлтэй холбож хүнийг өөрийг нь дотоодоос нь өөрийнх нь сав буюу энэ бие бэлдэх замаар нөгөө сүнслэг байдалтай ч хүрнэ өөрийнхөө нөгөө сэтгэл зүрх бүх зүйлийг өөрөөрөө жинхэнэ утгаар нь би хин бэ гэдгийг таних гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо хүний хаанаас ч авч чаддаггүй зовлонгоо ангаах за тэгэл нөгөө ихтгэл үнэмшил гэдэг зүйлээ олж авах би яг дотроо нэг хайгаад байгаа зүйл нь юу вэ гэдгийг олж чадахгүй байнгын асуултын тэмдэгтээ яваад байгаа хүмүүсийн хувьд та эндээс яг өөрийгөө л дотроо танина. Тэгэхээр яг ийм асуудалтай байгаа хүмүүс байх юм бол бас манай сургалтыг зориод ирээрээ утаалга нээлттэй байгаа шүү гэдэгсэл яа. Одоо нэг энэ амьдралынхаа туршилтал ингээд энэ туулаар нэг хэдэн асуудлын учрыг олохгүй л ингээд айгүйх цаг хугацаа үрээ яваад идэг тийм хүмүүс. Харин сургалтанд ороод ирснээр богино хугацаанд тэр ухаарлаа авах тэр ухамсарууд нэгдээд тэгэд ухамсарууд нэгдээд ирэхээр тухайн тэр асуудлаа бүр өмнөх төрөлтэй өөр бусад эргэн тойрны хүмүүсийн бүгдийн асуудлыг шийдэх тийм ухаан ухамсарууд нь одоо хүн суугдаад ирж штэ тий. Одоо жишээлбэл ингээд нэг архиудаг нөхөртэй хүн байлаа гэж бодъё тий. Тэгтэл тэр 10 жил 20 жил тэр архиудаг нөхрийн асуудлыг шийдэж чадахгүй байнгын архины хэрүүл маргаантай архиус үеийн хүний сэтгэлийн шарах зовлонгийн мэдрэмжтэй тэр 20 жил амьдарсан шүү дээ тэр хүн тий. Тэгтэл одоо маань сургалтанд суугаад нэг сарын дотор тий өөрийнхөө дотрыг таниад хүн чинь нөгөө өөрийгөө өөрчлөөд эхлэхээр бусад хүмүүс нь эргэн тойрныхаа хүрээлэл нь бас давхар өөрчлөгдөж байдаг. Тэгэхээр өөрийнхөө 20 жилийн турш шийдэж чадаагүй асуудлыг хүн нэгэн сарын дотор учир утгыг олоод тэд чинь өөрийнхөө амьдралд маш том өөрчлөлт хийж байгаа шүү дээ. Цаашлаад хүний өөрийнхөө бүтэн 19 жил 20 жилийн амьдралын аз жаргалын мэдрэмж өөрийгөө аз жаргалтай амьдруулах, амар амгалан амьдруулах тэр зүйлээ хүн өөрийнхөө дотроос олж авч байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бол ер нь бол аюу үнэлэгдэшгүй зүйл. Маш үнэт зүйл байхгүй тий. Тэгэхээр ийм зүйлийг одоо манай сургалт бас одоо хүмүүсийг илүү чиглүүлэх одоо заах гэхэд бас ашиг тий. Хүнийг өөрийнх нь дотор нь л илүү чиглүүлдэг гэх юм уу? За. За ингээд сэтгэлийн шарахгүй хүн гэж нэг их хинж үгүй те. Ямар ч одоо эд материал элбэг дэлбэг амьдралтай хүн байсан ч гэсэн зан сэтгэлийн шарах байж л байгаа. Тийм болохоор өөртөө ирээд өөрийгөө ажиглаад тэр сэтгэлийнхэн шархнаас гарах болтгой гэд энэ дугаар өндөрлөё. За баярлалаа.